За бүгдээрэнд нь энэ орой мэндийг хүргэе. Пивто яриа гэж бараг нэрлэхээр болчиход байна шүү дээ. Тэгээд өнөө оройны ээлжит улс төрийн талаар ярих яриа минь эхэлж байна. За би саяхан залуучууд хүүхдүүдтэй сурагчдтай зориулж бас өөрт тохиолдсон миний үр хүүхдэд тохиолдсон зүйлээс ярьсан. Хэн нэгэнд нь сургамж альсгүй бол авах гээхийн ухаанаар хандах юм байгаа баха гэж би бодож байна. За ингээд 400 хүн болчлоо. За ямар ч байсан пивэ та нар уухта, виногоо уухта, соёлтой хэрэглээ, зөв зохистой хэрэглээ, тохируулж хэрэглээ гэж ингэж ахын байнга ярьж байгаа шүү. Би энэний төлөө л энэ пив ууж яриад байгаа юм шүү. Түүнээс би тэгэл орой болгон пив уугаа согтоод унцдаг, согтчдаг тийм хүн биш те. Хамгийн гол нь бид нар бол арх пивгүйгээр энэ дэлхий яваагүй, явахчгүй, Монголч явахгүй. Арх пив Монголд бол хэрэглээ бол хит өндөр. Зөв зохистой хэрэглээ байдгүй байхгүй юу. Тэгэхээр би монголчуудаа тохируулж зөв зохистой бага хэрэгжилж бай гэж хэлж байгаа юм. За ингээд 900, 850 найзтай бүгдээрэнд нь эрүүл энх аз жаргал сайн сайхны хүсэн өрөөё. Зоригтой, золбоотой, зоостой байхын эрүүл дэвшүүлье. За ингээд энэ дээдлийн пивний маань нөгөө цэцэг нь яахан багасчиж ийм цэцэгтэй байх хэрэгтэй шүү. Энэ биер блүүмэ цэцэг гэдэг. Гоё цэцэглүүлээ цөмөрөө ууя. Ингээд төлөө зоостой, золбоотой, зоригтой байхын эрүүл дэвшүүлье. Эрүүл энх сайн сайхны төлөө. За ингээд би оюун эрдэнэ ерөнхий сайдад хандаж 2-3 зүйл хэлье гэж бодож байна. Ерөнхий сайд оюун эрдэнэ та хамгийн түрүүн намаа өөртөө аваа. Намын дарга ерөнхий сайд хүн бол хүчтэй шүү. Хэрвээ та намаа авахгүй юм бол дангаараа ерөнхий сайд байх юм бол та болвол тоглоомын хүн гэж ойлгогдно шүү. Тийм учраас та намын дарга авах хэрэгтэй. Тэгжээж намаа атгаж байж, засгаан атгаж байж та хүч эрх мэдлийг бүгдийг цуглуулж байж үнэхээр өөрчлөлт, шинжлэлт, сайн сайхны хий гэж байгаа бол чадна шүү. Тэгээгүй нөхцөл таныг бол би болон Монголын ард түмэн зүгээр нэг шатрын хүү юм байна. Энэ бол зүгээр тоглоом юм байна гэж ойлгоно шүү. Тийм учраас таны дараагийн нүүдэл бол Монгол ардын намын дарга болох ёстой шүү. За тэрийг хэлчихье нэг. 2 дугаарт та танхимаа бүрдүүлэхдээ туршлага, сэтгэл, эх оронч, за тэгээд мэрэгжил, салбартай, үнэнч, хүний төлөө ажиллаж чадах, өөрт чинь баг болж чадах туршлагатай тийм хүмүүсийг аваарай. За сая хөрсөх ерөнхий сайдын танхимд байсан хүмүүсээс бас нэг хэдийн бас та авсан нь дээр шүү. Би тэгж бодож байна. Зарим газар нь ингээд шин сайд 50-д ч өөрчлөгдөхгүй гинөө олдох уу, олигтой хүн байх уу, ийм цаг хугацаа алдсан юм болох уу гэж би бодож байна. За эрүүл мэндийн сайдыг заавал эмч хүн байх ёстой шүү гэдгийг би бас танаас хүсэж байна. Энэ бол гүн далаа хүсэж байгаа юм биш. Энэ дэлхийн нийтийн жишг, энэ бол мэрэгжил салбарын онцлог юм шүү. За шадар сайд буюу нэг өсөнд улсын онцгой комиссийн дарга болох тэр хүнийг бол зоримгийн эрэмгийн зоримгийн тэр гадаадад гацсан монголчуудаа авч чадах энэ ковидыг хөнгөн аятайхан ухаалаг эргэж бутсан тийм шийдвэргүй аваа явчих ийм хүнээр тавина шүү. Энэ ковидтэй бол Монгол тэмцэхэд амархан штэ. Гадаадад байгаа монголчуудаа авмаар байна. Гадаадад байгаа монголчуудыг үнэхээр гаргуунд нь гаргаж маш муухай юм хийлээ шүү. Энэ муухай үйлдэлийг нэн даруй таслан зогсоож чадах тийм хүнийг бас аваараа гэж би хүсэж байна. За би нэг сайдыг бүр онцолж хэлье гэж бодож байна. Би хууль зүйн сайд Нямбаатрыг
бас энд та танхимд багтаах ёстой хүний нэг заавал багтаах ёстой шүү гэж хэлмээр байгаа. Юу гэхээр Нямбатар сайд сая одоо энэ засгийн газрыг огцруулах тэр хурал дээр хоёрч одоо анхаарал татсан зүйл хийсэн. Нэг нь юу гэхээр шүүх одоо болон энэ хуулийн одоо энэ байгууллагуудад одоо өөрчлөлт шинжилт хийх энэ явцад нь маш их дарамт шахалт ирсэн гэж байна. Тэр дарамт шахалт одоо хинээс ирснийг одоо та бүхэн бас мэдж байгаа бах тий. Тэгэхээр тэр их дарамт шахалтыг одоо хүлээж авч ирсэн тэр хүн одоо ил тод хэлж ярих хэрэгтэй байна. Ямар дарамт байсан, хэн дарамтлсан, тэгээ яаж хариуцлага тооцохын тэрийг бас хийх хэрэгтэй. За мөн одоо ордны зүүн жигүүрийн одоо 3 давхраас хэнийг одоо шоронд оруулдаггүй шийддэг ийм зүйл хийгддэг байсныг таслан зогсооно гэж юм лээ. Энэ бас их зоригтой үг шүү. Тий. Энэ ямар утга учиртай үг юм. Энийгээ тэгээ хизээ хийлгэх юм. Энэ хүнээр бас энийг хийлгэх ёстой гэж би бодож байна. Тий. За тэгээд зүгээр яг хуу ам нээсних гэснээс Нямбатар сайд бол аль тэр 2018 оноос л одоо би андуураагүй бол шүү дээ. Энэ шүүгч нар болохоо байлаа. Шүүгч нар хээл ахуул автагдсан. Хүүхдийн дансанд одоо бараг сая доллартай шүүгч байна гэж ярьж эхэлж ирснийг би бас санаж байна шүү. Тийм учраас ийм бас зоригтой, ийм одоо туршлагатай тэгээд ийм зүйл ярьж байгаа гэсэн ийм сайдуудаар бас ажлыг хийлгэж тэр хэлсэн ярьсныг одоо бүтээлгэх нь зөв гэж би бодож байгаа учраас Нямбатар сайдыг танхимдаа авч үлдэж энэ одоо бас зоригтой дуурч байгаа энэ өөрчлөлт шинжилгээ гэсэн юм залуу хүмүүсийг бас байлгаж үр ашигын те хүртсэн дээр гэж ингэж бодож байна. За ингээд ерөнхий сайд оюун эрдэнэ та бол өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд эх 7 хоногоос хийгээд эхэлнэ. Энэ улсад чинь маш их асуудал байна шүү. Ажилгүй орлогогүй болсон хүмүүс байна. Энэ ковидоос бол бүх бизнесийн дампуурсан, өрөнд дарагдсан ийм хүмүүс байна. За тэгээ ер нь одоо Монгол улсад чинь шударга бас байхгүй болсон шүү. Хүнд суртал авилгал хэтэрсэн шүү. Жирийн залуучууд бизнес эрхлэгчдэд боломж байхгүй болсон шүү. Тэгэхээр би таныг сайд байгаараа саад байж болохгүй шүү гэж. Тэгээ таныг энэ бүх хэмээн залуучуудаа, монголчуудаа, жирийн ард иргэддээ нээж өгөөч, эрх мэдлийн өгөөч, тэр тэдний бизнес хийх, орлого олох энэ болгонд нь саад тутахар болж байгаа тэр хууль мөөл байдığım бол, тэр лиценз зөвшөөрөл байдığım бол, тэр хүнд суртал байдığım бол бүгдийг нь өөрчилж арилгаж өгөөч гэж ингэж хүсэж байна ингээд. Амжилт хүсье. Ерөнхий сайдаа маргааш уулзъя. Бүгдээрэнд нь эрүүл сайн сайхныг хүсье. За миний найз нар дагалдагч болоороо follow гэдэг дээр нь дардаг гэсэн шүү дээ нөгөө дагалдагч. Тэгээд ахыгаа бас дэмжиж ахых нь та нар намайг дэмжих тусам миний үг энэ төр засгийн удирдлагад хүрэн шүү. Тийм учраас Facebook-ийн найзуудаа бүгдээрэнд нь баярлалаа. Эрүүл аз жаргал сайн сайхныг хүсье. 3Z-гээ хэлнэ шүү дээ. Зоригтой, зоригтой, зоостой байхын ерөөл төвшүүлье. Та нарыгаа хэлж байгаа шүү.